Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгцөн байна да гэж бодоод Гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Сайн байцгаана уу манайхаа, намайг Мөнх Хорил гэдэг. Би 15 дахь сургуулийн 10В ангид сурагч. За одоо та бүхний харж байгаа энэ бүтээл болохоор би Мөнх Тэнгэрийн бичиг гэх одоо Монголын хамгийн тийм том хоёр том тэмцээнүүдийн нэгэнд одоо өгөхөөр бичсэн одоо бүтээл маань байгаа. Энэ бүтээл маань Монголын газар нутгийн хэмжээгээрээ алтан боронзоор дэвсэж одоо бичсэн бүтээл маань. Энэ бүтээл дээрээ би 5000 жилийн өмнөөс эхлээд шууд одоо Чингис хааны буюу 13 дугаар зууны үеийн хүртэлх түүхийг одоо товчлон хураангуйлан бичсэн байгаа. Би энэ бүтээлийг Монголын газрын зургийн гаднах талаар нь болохоор Монгол улсын түүх мөн Монгол улсын түүхээ алтан хар бэхээр бичээд бас хадны сүг зураг Монгол улсын одоо хээ угацнууд оруулж гоё чимэглэн гэж бодож байгаа. За манай ангийнхан гоё бичлэг хийж мэдцгээгээрээ. За манай ангийнхан болохоор одоо Мөнх Тэнгэрийн бичиг гээд тэмцээнд одоо бүгдээр ингэ бэлтцааг та бүхэн одоо харж байгаа хаа. Энэ манай ангийн хамгийн бага сурагч одоо манай амар манай амар сайхан одоо хэдгээр ангилээ 3 дугаар анги. За энэ миний одоо найз Мишель. сайн байцгаана уу? За Мишель чи одоо юу бичиж байгаа вэ? Би одоо Мөнх Тэнгэрийн бичгийнхаа бүтээлийг дуусгачаад одоо Монголыг хүүхдийн орноос явуулж байгаа. Нөгөө нэг хичээнгүй бичигт ингээд уралдаандаа бэлдээд бичгээ бэлдэж байгаа. Тэгээ ямар хэмжээтэй бүтээлүүд бичиж байгаа вэ? Одоо Шарвын Сүрэн Жавын нөгөө Би Тэнгэрийн хүү тэгээд нэр гэсэн хоёр шүлгэн дээр ажиллаж байгаа. Тэрэн дээр болохоор одоо мөрийн бүгдийг тоолоод яг бүгдийг багтаагаад өөрөө хөрвүүлээд тэгээд алдаагүй зөв хичээнгүй бичих ёстой. Тэгээд хэмжээ нь болохоор нэг хүүхд хоёр бүтээлээр оролцсон. Тэгээд хэмжээ нь 60-ыг харьцсан 40 гэсэн харьцаатаагаар хоёр бүтээл хоёуланг нь хийнэ. За манай ангийнх ингээд одоо өөрөө өөрсдөө гоё бүтээлүүдээр ажиллаад аягүй юм их юм хийж байгаа та бүхэн харж байгаа хаа. Энэ болохоор манай одоо Монгол бичиг. Та бүхэн энийг анх харуул ингээд юу шиг харагдаж байна. Надад бол ингээд энэ айгүй гоё ингээд галын дүл асж байгаа юм. Энэ үг нь болохоор яг үндэ асаа багуун гэсэн үг. Хүний нэр. Манай Монгол бичиг маань одоо ийм гоё ийм бичгээ ингэж гоё ийм уйлзуулж тийм гоё урамнаар ингэж бичиж болдог л доо. Энийг хардаа энэ туулааны зураг байгааз энэ яг үндэ туулаа гэсэн бас бичгээр ингэж бичсэн байгаа байхгүй. Одоо би та бүхнийг тайлбарлаад өгье. Энэ болохоор ингээд Т үсэг ингэж орж ирээд энд А үсэг маань байна. Энд У үсэг. Тэгээд энд Ил үсэг. Тэгээд энд А И гэдэг. За манай Монгол бичиг маань угалзан ихмэл, дөрвөлжин ихмэл, дүрсэн бичиг ихмэд одоо маш олон хэлбэрээр байдаг. Би ийм болохоор одоо Монгол бичигтээ маш их бахархаж одоо илүү их сурч мэдэж бусдад түгээн дэлгэрүүлэхийг маш их хүсдэг. Би анх Монгол бичгээ 7 дугаар ангид урлан бүтээх төв дээр хурж ирээд анх бичиж эхэлжсэн. Би одоо багасаа ингээд надад тийм Монгол бичих тийм сонирхлыг маань ээж минь анх маань ингээд тавьж өгсөн байд. Яагаад вэ гэхээр манай Илэн Цөвөө маань гавьяат багш хүн байсан байдаг. Тэгээд тэр хүнийг манай ээж минь ингээд маш их дурч ярьдаг байсан л та. Би өөрөө харж үзээгүй ч гэсэн тийм болохоор би бас тэр Илэн Цөвөөхөө талаар илүү их сурч мэдмээр байсан. Өөхөө юу дамжуулж бусд хүмүүс юу хүрэгдэг байсныг бас багадаа их мэдхийг хүсдэг байсан. Тэгээд анх 7 дугаар ангид ээж минь анх намайг урал руу дагуулж хурж ирээд гоё сургалтын газар байд юм байна минийхөө. Хоёлаа гоё монгол бичгээрээ гоё каллиграф уран бичлэгээр бичиж үзье гэд. Тэгээд би анх монгол бичиг дээр багшийнхаа ангид орж ирсэн тийм. Тэгээд өвөө маань бүхэл бүтэн 47 жил улсад тасралтгүй ажиллаад 1951 онд гавьяат багш гэсэн одоо хүндэтгэлтэй цолоо авсан байт юм байлээ. Тэгээд манай өвөө чинь тийм 47 жил ажилласан хэрэг маш олон шавьтай байгаа. Тэр олон шавнар нь ингээд цагаан сараар маш олон хүмүүс ингээд хурж ирдэг байсан. Одоохоор ярил баг автусаар дүүрэн юм хүмүүс хурж ирж золгодог байсан гэж ярьдیں۔ Ээж маань. Миний өвөө 47 жил ажиллахдаа монгол хэл бичиг уран зохиол заасан. За манай урлагийн коридор маань ийм гоё хүүхдүүдийнхээ ингээд уран зураг ингээд бүтээлүүдээр ингэж гоё ингээд чимэглэдэг. Одоо чинь энэ чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэл гээд бээр энчний монгол хэл гэсэн шүлгийг энд гоё монгол уран бичлэгээр бичиж ингэж чимэглэсэн байна.
Одоо энэ доор нь бас дөрвөлжин их мэл бичиг байна та бүхэн одоо харж байвал би ингээд унш үзмээр л байна л да. Даанч тэгээд өөрөө одоохондоо дөрвөлжин бичиг сайн сураагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Одоо утгагүй миний хамгийн дуртай болон руу орох чинь. Монгол улсын үндэстэн байгуулагч те Чингис хааны ингээд зураг маань байна. Энд болохоор эзэн Чингис хааны одоо бэлэг сургаалаас бичсэн өгнүүд байна. Одоо эхний бүрийн унш үзвэл алтан биевээ засахын эрдэмт аль бэлэг алчраас хичээх түн гэдэг. За би 2025 оны 3 сард Монголын Нүс товчоо гэх нэртэй одоо өөр үзлэнгээ гаргасан. Тэр үзлэнгээ гаргахын тулд Монголын Нүс товчоог 1-2 дор бүлэг бичсэн. Тэрийг бичих тулд би Монголын Нүс товчоогоо одоо бүтэн багтаа 2-3 удаа унших хэрэг гарсан. Монголын Нүс товчоо уншиж байхдаа одоо Чингис хааныг маш их одоо бахархаж одоо юу яаж гисэн. Ягаад гэвэл Чингис хаан бага насндаа Исүхэ Баатар өөрийнхөө эцгийг алдаад бүх тэр улсынх нь хүмүүс нь ч гэсэн ингээд Чингис хааныг маань орхио явцсан. Тийм их хэцүү өдөр наснда өөрийгөө одоо тгээс нь эхлээд бүгд бүтэн дэлхийн талыг эзсээ. За тэр үед 13 дугаар зуун Чингис хаан маань их Монгол улсаа байгуулаагүй байсан бол бид нар байхч байсан уу, үгүйж байсан уу гэдэг одоо бид нар сайн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би Чингис хаанаараа бахархдаг. Өөрөө Чингис хааны үр удам гэдгээрээ бахархдаг. Би монгол хүн гэдгээрээ бахархдаг. Чингисийн чулууны бичиг одоо монгол бичгийн хамгийн дээр үеийн дурсгал төв 1224 он 1225 он зохиогдсон гэж эрдэмтэд үздэг. Чингисийн чулууны бичиг дээр нь хав тасрын хүү Исүгэ мэргэн өөрийн цэц мэргэнийг үзэхээр сум харавхад тэр сум нь 335 алд газар очиж туссан байдаг. Үүнийг нь Чингис хаан ихэд бэлгшээн Чингисийн чулууны бичиг дээр одоо ингэ сийлэн үр хойжтой үлдээсэн байдаг. Чингисийн чулууны бичиг нь одоогийн байдлаар Оросын холбооны улсын нэгэн музейд одоо хадгалагдсан үлдсэн байдаг. Тэгэхээр Монголын Нүс товчууд дээр зөвхөн бас Чингис хааны талаар гараад идэм гэхээр басгүй. Монголын Нүс товчууд дээр 13 дугаар зууны үеийн бүхий л одоо амьдрал аж ахуй одоо хойно байсан тийм даал дутах санаа гэх мэт зүйлс одоо маш их байдаг. Тийм болохоор Монголын Нүс товчог бол багада 2-3 удаа унших бол ихний ганцхан удаа уншихад бол ер нь бол Монголын Нүс товчог бол ойлгохгүй. Миний хамгийн дуртай бүлэг маань болохоор Хэрээд улсын мөхөөснө гэсэн бүлэг. Яагаад гэвэл энэ бүлэг дээр одоо Тэмүүжин, Бүртүүжин хоёр одоо уулзаж буцаж ингээд нэгддэг. Би одоо ингээд анх уушчаа Бүртүүжин ингээд хулгайлагдаад би ингээд Тэмүүжиний оронд ингээд өөрөө тавьж үзсэхгүй. Одоо чинь ирээдүйд би ингээд хайртай хүнээ ингээд хүнд булаагаад алдвал одоо ямар санагдах вэ гэж бодож үзээд тэгээ Тэмүүжиний тэр их одоо уу гашууг нь одоо ингээд мэдэрсэн гэх юм уу. Тийм учраас энэ бүлэг маань одоо маш их таалагдсан. Монголын Нүс товчоо бол одоо Монголын хамгийн том бахархлуудын нэг л дээ. Яагаад вэ гэхээр Монголын Нүс товчоод одоо яг Чингис хааны тийм байлдан дагуулж ирсэн 13 дугаар зууны үеийг одоо ингээд бүхэлдэнтэй ингээд түүхийн ингээд багцлаад ингээд гоё гаргасан ном байгаа шүү дээ. Тэр номоо ингээд бид нар ингээд уншиж судалж өөрсдийн түүх мэдлэгээ бас тэлэх хэрэгтэй гэж би боддог. За манай монгол бичгийн ангид жил болгон 100 гаруй хүүхэд шилжиж орж ирдэг. Яагаад гэхээр одоо манай монгол хүүхдүүд маань монгол бичгийн талаар их бичиж сурыг гэсэн одоо хүсэл эрмэлзэлтэй болж ингэж би хувьдаа бодож байгаа юм. Гэхдээ тэр орж ирсэн хүүхдүүд маань хамгийн гонигтай нь болохоор юу талан бараг ингэж өвлөхөд байхгүй болчдөг. Яагаад гэхээр манай монгол бичиг чинь ингэж сурахын тулд маш удаан ингэж олон цагаар сууж бичдэг учраас хүүхдүүдийг шантарж байгаа шалтгаан гэж би боддتي. За одоо энэ бул руу эргээд манай гоё өргөө маань байгаа. Хүү сайн байгаа юу гэж байгаа. Бичлэг камер ингээ алдартай болсон юм. Аганд өөрийгөө танилцуулчих манай монгол бичгийн ангийн хүүхд. Сайн байна уу? Би монгол бичгийг бичлэж чаддаг. Би монгол бичгийн сонирхолтой намайг Нийцүүлэн Анан Заяа гэдэг. Би 10 настай монгол зохицлын сургуулийн 5-нд ангийн сурагч. Аганд хүүчин дээр гоё монгол бүжиг бүжгэлдэг лөө. Би монгол бүжиг бүжиг. Чи аган ингээ телевизэн нэвтрүүлэлт орж байгаа хгүй. Чи гоё манай үеийнхэнд гоё бүжгээ бүжлээ үзүүлчих. Энд үү? Тий өөр хаана ахтай байлаа. Доор гоё урлагийн зал байгаа. Тийшээ. За тэгвэл тийшээ. Чингис хаан ч одоо 13 дугаар зуунд бүхэл бүтэн дэлхийн талыг эзэлсэн. Дэлхийд хамгийн том нэрээд үлдээсэн хүмүүсийн нэг шүү дээ. Тэрүүгээр яаж бахархах хэрэгтэй гэж боддог. Гэтэ би өөрийнхөө хувьд бол монгол бичгээрээ, монгол бүжгээрээ, хөөми, морин хуур гэд
би манай дүү ингээ морин хуур тоглодог байхгүй юу? Цагаан сараар хурж иж морин хуур ингээ тоглож ай сонсоход би ингээд анх бас сонсчоод яа Монгол морин хуур гэдэг чинь бас үнэхээр агуу зүйл байт юм байна гэж бодож байсан. За дүүдээ зөндөх баярлалаа. Агандууд дөнгөсөө шагаа барьж ирсэн үү? Тийм. Манай Монгол бахархал гэх манай Монголын нэг хэсэг бай шагаа. Бид нэг шагаа наадгай, шагаа шүүрхгээ олон төрлийн шагаагаар тоглоом наадам зохиолж тоглодог байсан юм аа. За. Агандууд зөндөх баярлалаа. Баярлалаа. За манай би одоо өөрөө монгол бичиг бичдэг болохоор л ингээд зөвхөн монгол бичиг яриад байгаа. Тэрнээс бол одоо манай монгол оронд маш олон төрлийн бид нэр өөрсдийгөө бахархах тийм маш олон зүйлс байгаа. Одоо жишээ нь нэг нь бие биелгээ, уртын дуу, хөөми тийм маш олон зүйл байгаа шүү дээ. Тэгээд дүнгээсээ бол монгол бүжгийг үзэхэд бол би бол дотор бол маш их огшлоо ялцчихв. Айгүй гоё бүжиглээ шүү дээ. Та бүхэн бас харсан баг. За би энэ одоо бүтээлээ бичиж байна. Энэ бүтээл болохоор одоо хар бэлтгэсэн дээр алтан шаргал бэхээр одоо бичиж байна. Харин багш дээр минь нэг гадаадаа захиалга ирээд тэр захиалга дээр нь болохоор хамгийн сайн монгол бичиг бичдэг хүүхдтэй гоё захиалга өгөөд бичүүлээд гоё их орон минь зүрхэнд минь байдгаа гэд бичүүлээд өгөөч гэсэн захиалга ирсэн байлээ. Би тэгэд энэ одоо захиалга бичиж байна. Бурхан шашин ингээд тавихын оронд юм гоё монгол бичгийг гоё үндэсний бичгээрээ каллиграфиг ингээд гэртээ гоё заалж тавьдаг бас нь бол манай монгол бичгийн бас түгээн дэлгэрч байгаа юм бас нэг шинж гэж би айгүй их баяртай байдаг. Монгол бичгийг анх болохоор 1204 онд татаа тунгаа оллогдож хурж ирээд зохиосон гэж эрдэмтэд үздэг. Тэгээд Чингис хаан чинь тэр үедээ бас өөртөө ингээд тийм айгүй ухаантай сэцэн мэрэгэн хүмүүсийг одоо өөртөө ингээд татдаг тийм өвчтэй хүн байсан гэж би өөрөө боддог байхгүй юу? Монгол бичиг маань ер нь суралцах тусам улам сонирхолтой болдог. Тийм айгүй гоё урлагийн төрөлтөө. Би анх 7 дугаар ангид орсон гэж одоо 3-4 жил тийм. 3-4 жил одоо монгол бичгээрээ тасралтгүй бичиж байна. Энэ хугацаанд ойлгосон зүйл бол манай монгол бичигч одоо үнэхээр гайхалтай бичигч дээ. Одоо юу ярих вэ? Монгол улс гэж бүр дэлхийд ганц босоо бичиг гэдэг чинь одоо бас бидний бахархах бас нэг хамгийн том үндэс суурьуудын бас нэг л дээ. За ингээ бүтээл маань дуусчлаа. Их орон минь гэдэг үгээ ягаад хамгийн томоор бичсэн бэ гэвэл их орон гэдэг чинь одоо хүн болгоныхын зүрхэнд байдаг хамгийн тийм нандин зүйлсийг нэг гэж бодоод би томоор бичээд одоо зүрхэнд минь байдгаа гэдгийг ингээ тажууд нь жижигээр бичсэн байгаа. За одоо энийгээ жааслаад нөгөө хүнтэй аваач өгье. Нөгөө хүн маань дүнсээ багштай яриад тэгээд намайг бичлэгтэй байгааг мэдээд баг хурж ирж байгаа юм шиг байна. Тэгээд одоо шууд доошоо буулгаад тэгээд өгч. За манай захиалагч ирж байгаа гэсэн би урдаас нь тосгоо гараад ирлээ. За тэндээс нэг хүн ирж ийн муу юм болоо асуу. Та амраагч мөн үү? Мөн байна мэн. Сайн байна уу? Чинь нөгөө би мөхөрөл энэ таны бүтээл байна. За ямар гоё болоо вэ те. Хөөхстэй гоё болсон биз дээ. Их чинь энийг юу яасан? Энийг сайн найз руугаа явуулах гэж байгаа юм. Аха. Миний найз гадаадд 4 жил амьдарч байгаа. Гэр бүлээрээ амьдардаг. Хүүхдүүд нь ч гэсэн монгол ахуйтай уламжлалаа хадгалсан сайхан зүйлийг харж өсөөсэй гэж хүсээд их чинь танаа багшид захиалсан байхгүй юу? Ямар гоё болоо вэ? За баярлалаа чи. Гоё болсон байна.
За та захиалга өгсөн бас баярлалаа гэж. Дүүгийнхээ сурлагт өндөр их амжилт хүсье. За. Баярлалаа. За баярлалаа. Танд бас баярлалаа гэж. Баяртай минь. Баяртай. Тэгээ 25 оны 3 сард би дас үйлчлэгээ гаргасан. 3 сард яагаад гаргасан бэ гэхээр тэр нь одоо цэргийн баяртай тохиолдуулаад бас элен цөвөөгийнхөө бас гэгээн дурсаж зориулаад үйлчлэгээ гаргасан. Тэгээд Монгол бичгээрээ би Монголын нуус товчоо 1-2-ыг бүтэн бичиж дуусгаад Чингис хаантай холбоотой дээр үеийн түүхэн тэм гой шүлэг намтруудыг ингэж бичиж одоо үйлчлэгээ гаргасан. Монгол бичиг бичгэд бол аюу хүн ингээд тайвшраад юм оюун санаа нь аюу гой тэмцэгцтэй болж эхэлдэг л дээ. Би одоо монгол бичиг бичиж эхэлснээс хойш бол аюу их сууд сурсан, ямиг ингээд олон талаас нь логик байдлаар бодож сурсан. Манай элен цөвөө маань тэгэд манай өвөө, ээж, би гэдэг одоо би ингээд дөрөвдгүй энэ монгол бичиг одоо тэгж болж байгаа юм. Би тэгээд өөрийнхөө ингээд доошо үр хүүхдүүдтэй өв хойчтой өвлүүлээд монгол бичиг тийм ерөөсөө устгуулахгүй гэж би одоо боддог. Манай урлан бүтээгдэхүүн монгол бичгийн анги шиг тийм гоё тийм танхимууд нээгдээд бүх хүмүүс одоо очиж тийм монгол бичгийг сурдаг тийм байгаас гэж би бол хүсдэг. За хэдүүлээ манай урлагийн одоо 3 давхар руу гарыг. Энэ 3 давхарт манай найз маань их Монгол улсын газрын зураг дээр алтан бэхээр гоё бичиг бичиж байгаа. Одоо тэр нь бүхэл бүтэх Монгол улс ч одоо дэлхийн талыг эзэлсэн газрын зураг байгаа шүү дээ. Тэр бичгийн дотор нь гоё монгол бичгийн манай найз маань гоё бүтээл бич хэдүүлээ гоё орж үзье. За хэрлээ. За амж юу байна? За манай найз хэрлэн манай урлан дээр одоо өмнө жилээс явж ирсэн. Одоо 1 жил бид хоёр хамт урлан дээр одоо нэг найзууд болоод хамт бүтээл бичиж явж байгаа. За манай найз юу бичиж байгаа лээ? Одоо энэ 13 дугаар зууны их Монгол улсын газрын зургийг зураад дотор нь ингээ алтан борон зураг бүтэн бичиж байгаа. Ялт ч өөр харагдж л да. Монгол улсынхаа газрын зураг дээр одоо алтан борон зураг бичих чи бол их Монгол улсын газрын зураг дээр бичиж байгаа юм байна. Ялт ч бас газар нутгийн хэмжээний зураг бол зөндөө байсан юм тарин тийм. Одоо энэ дээр 11-р зуунаас 13-р зууны хооронд их Монгол улсаас Монголын эзэнт улс хүртэлх шилжилтийн тухай. Тэгээд Чингис хааныг Тэмүүжинг Чингис хаан болоод Чингис хааныг дэлхийн талыг эзлээд араас нь мөхж байгаагийн тухай л бичиж байгаа та. За хэрлээ. За чи энэ бүтээлээ одоо хэр хугацаанд бичиж байгаа лээ? 7 хоног. 7 хоног тасалтгүй хэр чин чи бүр ундаж одоо хоол ундаа хасаад бүр 24 цаг уу? Арайцдаг. За зүгээр л бичиж байгаа. За надад нэг асуулт байна. Энэ яг цэнхэр гол мөрөн үү энэ одоо хэсэг нь одоо юу юм бол тэргээ тухай тайлбарлаад өгч. Тэр үеийн нөгөө гол нуур, ус нуур ингээд ийм том байсан гэдгийг л хэлдэг жаа. Монгол улсын газрын зураг байгаа шүү дээ. Ч одоо яач 13 дугаар зууны үеийн их Монгол улсын маань газрын зурагаас бол хамаагүй жижиг байгаа. Тэр Монгол улсын газрын зураг маань одоо яг энэ газрын зураг дээр хаагур байгаа вэ? Одоо яг энэ төв хэсгээр морь унжаага эрэхтэй хүн байд нь шүү дээ. Тийм хэсгээ одоо ингээд энэ урт хэсгээр л байгаа. Яг энэ хэсгээр байгаа. Яг зөв ойлгуул яг энэ хэсгээр л одоо манай Монгол улсын газрын зураг байгаа юм байна шүү дээ. Одоогийн Монгол улсын газрын зураг байгаа. За одоо миний найз чинь ирээдүйн зорилго юу вэ? Энэ бүтээл одоо юунд төгсөж байгаа лээ? Энийг одоо Мөнх тэнгэрийн бичиг 2025 гэд уралдаанд оруулах гэж байгаа. Тэгээд энийхээ дараа 3 сарын 18 буюу Эрт цэргийн баяраар бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах гал. За. Бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах гал бас олон завгүй байж байгаа тарьт. За тэгээд энэ өмнө бүхэл бүтэн одоо чи ингээд түүх одоо явж 13 дугаар зуун тий одоо Чингис хааны үе гэж ярьдэн шүү дээ хүмүүс. Одоо яг энэ үед одоо хамгийн гоё одоо бахархмаар тий тийм хэсэг нь юм уу? Энэ нь болохоор одоо Чингис хаан их Монгол улс гэдэг байгаа шүү дээ. Хүн нүгэрнээс их Монгол улс гэж зохиоцсон байгаа. Тэгээ энийг болохоор Монголын эзэнт улс болтол нь шилжүүлээд тэгээд дэлхийн талыг эзэлсэн ч. За. Минийс тэгээд амжилт. Тэр үзэсгэлэнд нь амжилт хүсье да. За баяртай.
Одоо би чинь одоо үеийнхнийгээ харахад бол манай үеийнхэн бол монгол бичиг наатарч одоо хоолоо олж идэх штеп. Бидэрт одоо хэрэггүй штеп хэмжээний юмнууд айгүй их ярьдаг хгүй манай үеийнхэн. Тэгээ би тэднээс сонссоод анх бол айгүй хэмзгэлдэг байсан. Яагаад гэхээр монгол бичиг итгэж одоо бидний өв соёл штеп. Энийг авч үлдэхийн тулд бас хичээх хэрэгтэй. Манай ангийнхан бол ер нь бол монгол бичиг сургалт дугууланд явдаг хүүхд бол ер нь бол надаас өөр байдгүй. Тэгээд би өөрөө болохоор эндээ айгүй тийм сонирхолтой болохоор л явдаг гэж өөрийгөө боддتي. Тэгэхээр манай найзууд ч одоо ингээд сакс волейбол тоглодог айгүй их олон хүүхдүүд байгаа. Хэдүүлээ гоё заалтыг давдаггүй тэмцээн болгоч штеп их мэтэр одоо намайг бас олон удаа дуудаж исэн. Гэтэ би бол одоо монгол бичгээ сонгоо ирж исэн. Би монгол бичгийн дугууландаа одоо 7 хоногт 2 удаа явдаг. Тэгээд 2 удаа явахдаа 2 цагаар хичээлдэг нэгтэй. Гэтэ монгол бичиг одоо зөвхөн дугууланд яваад тийм бирээр бичээд одоо сурна гэсэн үг бас биш л те. Яагаад гэхээр хүн ингээд гэртээ бичихгүй бол хүний бичгэн гээ ерөөсөө сайжир жигдэрч өгдөг байхгүй. Тийм болохоор ер нь бол өдөрт багадаа 1 цаг эсвэл 30 минут сууж иж одоо бичгэн аюу гой жигдэрч тийм цэгцтэй болж эхэлнэ. За өнөөдөр миний нэг өдөр маань ингээд дууслаа. Ойрд Мөнх тэнгэрийн бичиг 2025 гээд тэмцээнд оролцож байгаа болохоор бүтээлээ өдөр болгон уран бүтээгдэхүүн дээр хурж ирээ бичиж байгаа. Ойрдох завгүй байгаа. Монгол улсынхаа нэрийг өндөрт ургасан, монголоороо бахархсан монгол хүмүүс болцгоё. Баярлалаа.